За тооны модуль буюу абсолют тутахын талаар энэ бичлэгээр төлөө ярилцъя. За модуль. Буюу за энэ дотор байгаа. Тэгээ модуль дотор 2 байвал 2 болдог. Модуль дотор хасах 2 байвал 2 болдог. Модуль дотор хасах 6 байвал нэмэх 6 болдог. Модуль дотор 6.5 байвал 6.5 хэвээрэл байдаг. За эрэг тоо байх юм бол модуль дотроос эрэг тоо гараад ирдэг. Сөрөг тоо байх юм бол эрэг болоод гараад ирдэг. Тэгвэл яг энэ модуль гэдэг нь өөрөө юу гэсэн үг юм бэ гэхээр модуль гэдгийг бол англиар ABS гэж бол товчлоод байгаа тийм. Энэ бол absolute value гэсэн үг. Absolute value буюу absolute утга. Тэгвэл absolute утга нь юу юм бэ гэхээр жишээ нь за энд бол бидний өмнө авч байсан 3.5 гэдэг цэг байна. За 3.5-аас тэг хүртэлх зай хэд юм бэ гэдгийг хэлээд байгаа. 3.5-аас буюу координатын их за тоон шулууны ихээс 3.5 хүртэлх зай нь 3.5 юм аа гэдгийг модуль илэрхийлээд байна гэсэн. Өөрөөр хэлбэл энд хасах 2 гэсэн цэг байлаа гэхэд хасах 2 гэдэг цэгээс тэг хүртэлх зай нь 2 юм. Өөрөөр хэлбэл энэ зайг илэрхийлээд байгаа. За тийм болохоор энэ тоонууд маань бүгдээрээ эрэг байсан ч эрэг хэвээрээ сөрөг байсан ч сөрөг биш эрэг болоод байгаа. Гол учир нь бол энд байгаа юм байна. За энэ жишээ нь хасах 6.5 гэдэг тоо байлаа гэж бодоход хасах 6.5-аас тэг хүртэлх зай нь 6.5 болохоор энэний зай нь хэд вэ гэж асуугаад байна гэсэн үг тийм. Хасах 6.5 модуль дотор гэх юм бол энэ хасах 6.5-аас тэг хүртэлх зай хэд юм бэ гэхээр мэдээж 6.5 зайтай гэсэн үг. Энтэй яг адилхан зүгээр эрэг 6.5-аас модулийн тоочлооны их буюу тэг хүртэлх зай хэд юм бэ гэхээр бас л 6.5 гэж гарах нэ. За ийм болохоор модуль дотор эрэг тоо байна уу, сөрөг тоо байна уу хамаагүй дандаа эрэг тоо буцаж гарч ирдэг байна. Учир нь энэ бол тэр тооноос за тэг хүртэлх зай хэд юм бэ гэж асууж байгаа юм байна.